Life компанитай би 2008 онд учирсан байгаа. Учир нь гэхээр манай нөхөр их хүнд олон жил өвдсөн. Олон жил хөл өвдөж өвчнөө учир энэ мэдээллийг анх багшаас авч энэ компанитай учирч хинт ч юугаар цолшгүй эрүүл мэндэ олж авсандаа их баяртай байдаг. Тэгээд тэр олон жил өвдөө явахдаа би ямар ч хүсэл мөрөөдөлгүй зөвхөн яаж энэ орноосоо босч чадах вэ гэдгийг л боддог байсан. Одоо хүн эргүүлжээд энэ бүтээгдэхүүнээр хэрэглэснээр эргүүлжээд ирэхээр хүн мөрөөдлөө биелүүлэх том зорилгоодыг урдаа тавьж явдаг. За тэгээ ийм мөрөөдлийн альбом бид нэр сүүлийн 2 жил хийж байгаа. Энэ миний мөрөөдлийн альбом байна. За цаатал нь миний гэргийн мөрөөдлийн альбом байгаа. Яагаад энэ олон зургуудыг наагаад ингээд хүн юмаа бодоод байдгийг гэхээр хүн мөрөөдлөө биелүүлэх, за очиж үзээгүй газараа очиж үзэх бодлуудаа ингээд биелүүлэхийн тулд энэ зургуудыг байн харж энэних төлөө зорилготой тэмүүлэлтэй ажилтдаг юм байна. Миний амьдралын бас нэг эргэлт болохоор маш олон хүнтэй танилцуулж эхэлсэн. Маш олон хүнд энэ мэдээллийг түгээж эхэлсэн. Одоо миний амьдралын хэв маяг маань өөрчлөгдөж эхэлсэн байгаа. За үүнээс гадна маш сайхан гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх, аялал зугаалга. Манайх одоо гэр бүлэрээ байгаль гарах айгуу дуртай. Хаяа ууланд алхдаг. Манай нөхөр чи өөрөө ингээд байгалийн зураг авах их дуртай. Тэгээд байгаль дээр ялангуяа ийм гоё хэлбэр загвартай, гоё ийм үзэсгэлэнтэй ийм байгалийн дүр зургууд байдаг л да. Тэгээд зураг дарах их дуртай. Тэг ямар сайн ийм том камер бариад байгалд явдаг. Би тэд. Life компаниас уралдаан зарласан байхгүй юу? Transfer Factory-г байгальд сурталчлах гэсэн тийм уралдаан байхгүй юу? Гэрэл зургийн уралдаан. Тэгээ гэрэл зургаа даруулаад хүмүүс ингээд байгаль дээр Transfer Factory-г авч байгаа. Тэгээ зургийг Life компанид руу явуулаад тэгээд ерөөсөө юун дээр интернетээр тавьсан байгаа. Тэгээд тэндээс ингээд лайк хийсэн улсуудын зургийг ингээд шалгаруулаад эхний 1000 зураг те дараа нь ингээд 500 зураг, 100 зураг гэл ингээд 30 зураг гэл сүүлийн 3-т нь манай Монголын зураг шалгараад тэр нь манай хүүгийн зураг байхгүй. Бидний амьдрал бол тэр чигээрээ баяр баясал нэг нэгэндээ туслах, тусламж, хайр, инэрлэр дүүрэн байх ёстой гэж би өөрөө боддог. Энэ компани сайхан үйл явдлын нэг бол сайн үлсийн аян. За сайн үлсийн аянд бол хэдийгээр би эмч хүн тодорхой хэмжээнд үнгүүгээр одоо хүүхдийн байгууллагад очиж үзлэг хийжсэн, хорхийн одоо хүмүүст үзлэг хийжсэн боловч том цар хүрээгээрээ энэ сайн үлсийн аянд би оролцож байгаагүй. Тэгэхээр манай компани бас нэг сайхан гайхамшигтай одоо хүмүүст бахархууштай хэлэх нэг сайн үйлс нь бол энэ сайн үлсийн аян. Тэгэхээр бид нар хамтаараа олуулаа бүгдээрээ нийлж энэ сайн үлсийг хамтдаа хийснээр энэ хүч маань тэр хэмжээгээр маш их хүчтэй аль нэгэн тусгалдаа очиж тусдаг. Тийм ч учраас Life компанид одоо цөөхөн 15-6 жилийнхаа түүхэнд 5хан сайн үлсэд дэлхийд байдаг. Тэгэхээр энэ дотроо манай монголчууд, Монголын ард түмэн сайн үлснээр тодорсон би бас маш их баяртай байдаг юм аа.